Хүлээн мэдээ үргэлжилж байна. Тэгэхээр студид сонгогчдын боловсрол төвийн сургалт судалгааны менежер Мөнх Наран ирсэн байна. Өглөөний мэнд төргий. За өглөөний мэнд бүлэгнэ. Тэгэхээр өнгөрсөн өчигдөр бол бид сонгогчдын 7 алхмын эхний алхмыг танилцуулсан. За сонгогчдын нэрийн жигсаалтад бүртгэгдсэн хэсгээ одоо шалгах, баталгаажуулах, залруулах гэсэн энэ алхмуудыг ер нь хэрхэн хийх вэ гэдэг зөвлөгөө мэдээлэл өгсөн. За тэгвэл өнөөдөр сонгогчдын 7 алхмын одоо 2 дахь алхмыг бас үзэгчтэй хөрөхгүй зөвлөгөө мэдээлэл өгөх үү. Тий. За дараагийн удаагийн дугаараас бол би яг нэг харуулах материалтай ирээд алхам бол харуулж бай. Өнөөдрийн тухайд бол 2 дугаар алхам маань яадаг вэ гэхээр 7 алхмын 2 дахь алхам гэсэн үг те. Бид нар тэнцвэртэй мэдээлэл авах гэсэн үг. Тэнцвэртэй мэдээлэлээр бид нар хангагдах хэрэгтэй. За энэ мэдээлэл нь болохоор сонгуулийн хугацаанд буюу сонгуулийн сурталчилгаа 11-ээс эхэлсэн байгаа тийм ээ. 11-ээс 28-ны хооронд сонгуулийн сурталчилгаа болно. Тэгэхээр бид нар энэ хугацаанд бидний мэдээлэл маань миний одоо оршин сууж байгаа тойрогт их хурлын сонгуулийн тойрогт хэдэн нам нэр дэвшигч оролцож байгаа өрсөлдөж байгаа. За тэдгээр нь ямар мөрөө хөтөлбөрүүдийг санал болгож байгаа гэдгийг би зайлшгүй танилцж байж дараагаар нь яг нь сонголтоо их боломжтой болно. Тэгэхэд за дараагаар нь бид нар чинь бас орон нутгийн сонгуул болж байгаа. Одоо нийслэлийнх бол нийслэлийнх, аймгийнх бол аймгийнхаа эрдэнэ төлөөлөгчийг сонгож байгаа. Тэгэхээр тэдгээр аймгийн хүрээнд одоо орон нутгийн хүрээнд нэр дэвшиж байгаа хүмүүс маань бас ямар мөрөө хөтөлбөр санал болгож байгаа вэ гэдгийг бид нар тэнцвэртэй авж иж бид нар өөрөө нөгөө эхлээд мэдээлэлээр хангагдсныхаа дараагаар тэн дээр ингээд дүн шинжилгээ хийх боломжтой болно. Хооронд нь харьцуулах боломжтой болно тийм ээ. Бид нар ямар магадгүй нэг өрөөсгөл мэдээлэл ч юм уу эсвэл зөвхөн өөрийнхөө дэмждэг намынхаа сурталчилгааны материалыг цуглуулад авах нь өөрөө бусад намынхтай бас ямар сул талтай давуу талтай байгаа гэдгийг бид нар харьцуулах боломжгүй болж байгаа гэсэн. Тэгэхээр тийм учраас бид нар 2 дугаар алхам бол бид нар зайлшгүй сонголт хийх өмнө тэнцвэртэй мэдээлэл авах нь өөрөө бидний сонголтыг илүү ухаалаг болгодог, бидний сонголтыг илүү зөв болгодог, илүү зөв шударга хүнийг одоо сонгогдох боломжийг нь гаргаж ирдэг гэсэн үг. За 2 дугаар алхмын тухайд бол юм байна. За тэгээд одоо бас яг хүмүүсийн нэг нийтлэг хандлага байнлаа фэйсбүүкээр ч гэсэн бас яваад байгаа тийм ээ. Сурталчилгааны материалыг манад битгий өгөөрэй. Тэгтээ дэргүү би одоо хартчихсан нам юу гэснийг мэдэж байна, маань юу гэснийг мэдэж байна. Бусад намууд юу гэж ярихыг мэдэж байна гэд тийм ээ. Тэгэхээр энэ бол нэг талаасаа өөрийнхөө мэдээлэл авах боломжийг ингээ хаагаад хязгаарлалчаад байгаа. Өнөөдөр бид нар энэ мэдээлэл 900-д амьдарч байгаа гэж ярьдаг хэрнээ яг өөртөө хэрэгтэй байгаа. Би сонголтоо хийхэд маань хэрэгтэй байгаа тэр мэдээллийг бид нар өөртөөсөө ингээ түлхчээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар сонгуулийн жил болж байна. Бид нар энэ улсын иргэдэн учраас сонгогчд нь сонгуулийн насны иргэдэн учраас зайлшгүй бид нар намайг сонгоод өгөөч, бид нарыг харьцуулаад үнэлээд өгөөч гэж гарч ирэх гэж байгаа хүмүүс шүү дээ тийм ээ, нэр дэвшиж байгаа хүмүүс чинь. Тэгэхээр бид нар тэднийг бодитойгоор би юу хүсэж байгаа вэ? Би ямар бодлого хүсэж байгаа вэ гэдгийг шалгуурынхаа дагуу тэр хүн ямар албан тушаал эрхлэх гэж байгаа вэ гэдэг тэр шалгуураар нь бид нар үнэлж бид нар тэр хүмүүсийг сонгох гэж байгаа болохоос биш бид нарт та нар намайг сонгох гэж санал болгоогүй байхгүй. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг сонгох нь бидний эрх. Бид нар өөрсдөө эрх зөндртэй оролцож иж сонгогчид нийтээрээ саналаа өгж иж тэр хүмүүсийн илүү бодиттой сонголтын шүүлтүүрийн дундуур гарч ирнэ гэсэн. За сонгуул 2 дахь алхмын тухайд бол товчхон танилцуулахад ийм байна. Тэнцвэртэй мэдээлэл аваарай гэдгийг бол би хамгийн гол нь хүмүүстээ хэлэх гээд байна. За дараа нь өнөөдөр хоёулаа хүндэх асуудал бол ер нь сонгуул гэлтгүй оролцоо гэж яг юу юм бэ? Бид нар өнөөдөр ардчилсан засаглалт одоо чөлөөт нийгэмд ингээ амьдарч байх энэ тохиолдолд бидний оролцоо иргэдийн оролцоо ялангуяа ер нь юу гэдэг юм бэ гэдэг талаар эхлээд хэлье л да. Оролцоо гэдэг бол сонгуул бол нэг талаасаа оролцоо шаарддаг, зайлшгүй оролцоог шаарддаг. За тэнд цөөхөн хүн оролцсон уу, олон хүн оролцсон уу? За магадгүй сонгогчдын 50-аас дээш хувь л оролцсон байх юм бол сонгуул өөрөө нэг оролцоо гэж үзэх. Аль биесээр оролцчлоо гэж үзнэ. 50-аас дээш хувь эрсдэлтэй байх юм бол гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 50-аас дээш хувийн дөнгөж 50-д гарсан эрс гэдэг бол бидний хувьд хангалтгүй оролцоогоо яг иргэдийнхээ хувьд болохоор за оролцоо нэг талаасаа зайлшгүй сонгуул бол оролцоог шаарддаг. Хоёр дахь талаасаа гэвэл би оролцсон байсан ч оролцоогүй байсан ч сонгуул болдгоороо болно, шийдвэр гардгаараа гарна, хүмүүс сонгогдоороо сонгогдно. Гэтэл би тэнд оролцоогүй учраас миний нөгөө нэг надад таалагдахгүй байгаа шудраг бус гэж үзээд байгаа хүмүүс сонгогдож гарч ирэх магадлалыг нь өндөр улам нэмэгдүүлээд авах би саналаа өгөхгүй байснараа. За тэгээд ер нь оролцоо бол 2 янзаар байдаг. Би үзэл бодлоо илэрхийлээ оролцож болно. За магадгүй өнөөдөр гудамжинд хойж байгаа хүн байх юм бол энэ чинь болохгүй штэ. Бид нар хотоо амьдарч байгаа орчин тойрноо цэвэрхэн байлгахын тулд энэ хогийн сав гэдэг зориултын савнд нь хийх ёстой шүү гэдэг энийг хэлж байгаа нь өөрөө бидний оролцоо. За эсвэл төрийн ямар нэг бодлого шийдвэр одоо болохгүй байна гэд бид нар ингээ мэдэж штэ тийм ээ. Тэгвэл тэр нэг мэдээд ингээд бухимдаад байхасаа илүү энэ болохгүй байгаа энийг нэг ингэж сайжруулах хэрэгтэй байна гэж өөртөө ингэж үзэл бодлоо илэрхийлэх нь оролцооны эхний хэлбэр. Нэг хамгийн чухал хэлбэр гэсэн үг. За дараагийнх нь хамгийн том хэлбэр нь гэх юм бол бид
бид нар үйлдэлээр оролцох хэрэгтэй. За ийм асуудал болох байгаа юм бол тэгвэл би энүүнийг шийдэхэд яаж оролцох эргэн үнийхээ хувьд би яаж бусад хүмүүстэй энэ оролцоог үлгэр дуурарлаж харуулах юм гээд за өчигдрөөр өнөөдрөөр буюу өчигдөр одоо 18 цаг 20 цагаар сонгогчдын нэрийн жагсаалтын дах гомдлыг хүлээж авч дууссан. Нэрийн жагсаалтын одоо шилжилт хөдөлгөөний маягт хөдөлгөөнийг хийж дууссан гэсэн. Тэгэхээр тэрнээс өмнө хүмүүс одоо магадгүй шилжилттэй холбоотой зөвхөн нэг шалтгаанаар ирсэн гомдлууд ч юм уу эсвэл миний одоо санал ах байрууд ажиллахгүй байна. Эсвэл бол одоо юу гэдгийг шилжилт хөдөлгөөний маань одоо би маягтаа ажиллаач гэдэг юм уу те эсвэл эсвэл би саналаа өгсөн чинь би нэрийн жагсаалтанд бүртгэгдээгүй байна гэдэг ийм шалтгаан маш олон гарч ирээд байх юм бол тэр шалтгааныг олон хүмүүс мэдээлээд байх юм бол энэ өөр оролцоо болж байгаа гэсэн. За 2-3 хүн нэг шалтгааныг хэлэх нь өөрөө хүчгүй оролцоо. За энэ бол нэг хэдхэн хүний асуудал юм байна гэж үзэх нь шүү дээ тий. За магадгүй 2-3 хүн биш 10 20 30 40 хүн яг ийм шалтгаанаар би оролцоод энэ асуудлыг мэдэгдээд байх нь өөрөө оролцоо болж байгаа гэсэн. Энэ асуудлыг үнэхээр шийдэхгүй бол болохгүй мэн. Энд зөндөө олон хүний эрх ашиг хөндөд байгаа юм байна гэдгийг заашгүй анхаарч үзэх шаардлагатай болдог гэсэн. Тийм шаардлагатай болгохыг нь иргэд өөрсдөө хийдэг. Тэр бол оролцоо. За тэгэхээр бид нар үйлдэлээр бол бас яаж оролцож болох нь гэсэн үг тийм ээ. За тэгээд сонгуул нэгэнд ярьж байгаа юм чинь сонгуульд иргэдийн оролцоо маань ингээ буураад ахаар бид нар ямар хор хөрөлтэй байгаа юм гэхээр нэгдүгürt бол би яг саналаа өгдөг хүнийхээ хувьд хэлэхэд саналаа өгдөггүй хүмүүсээс болоод миний санал хүчгүйдээд миний сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүс гарч ирээд саналаа өгөхгүй оролцохгүй байгаа хүмүүс болохоор энэ удаагийн сонгуул одоо сонголтгүй сонгуул болсон учраас би оролцохгүй гэдэг байгаа байхгүй. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь эрх. Гэхдээ оролцохгүй байна гэдгийг хоёр янзаар авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээр би өөрөө оролцохгүй байснаар би хувийнхаа одоо үзэл бодлыг илэрхийлчихэж байгаа. Би сонгуульд оролцохгүй миний сонгох хүн байхгүй байна. Гэтэл нийгэм даяар нь Монгол улс даяар чинь Монгол улс гэдэг чинь нэг л ийм одоо бүхэл зүйл гэдэг талаас нь ингэж авч үзэх юм бол Монголын нийт иргэд зөвхөн төрийнхөө бодлогод л захирагдаж амьдрдаг гэж энэ үүднээс нь авч үзэх юм бол энэ нийгэмдээ өөрөө нийтийнхээ амьдралд Монгол улсынхаа төрийн бодлогод ард иргэдтэй хор хохиролтой юм үйлдэл болоод байгаа гэсэн. Сонгуульд саналаа өгөхгүй байгаа хүмүүсийн үйлдэл нь ягаад тэгэхээр энэ саналаа өгөхгүй байгаа хүмүүс цөөхөн биш маш улмал олон болоод байгаа байхгүй. Тэгэхээр би энэ зурган дээр нэг товчхон тайлбар ингээ харуулаа хэлчихье тийм ээ. За энэ бол сонгуулийн эрц байна. 1996-аас 2012 оны сонгуулийн эрц гэсэн. Тэгэхээр энэ нэг бол батраагаар зүйрлэлсэн байна тий. За бид нар хамгийн анхны ардчилсан сонгуул бол хамгийн өндөр эрцтэй буюу 96% эрцтэй байсан байна. За ингээд доошогоо буурсараад 2012 онд 67% эрцтэй буюу хамгийн ихний сонгуулаас 12.6 дахин буурсан, эрц буурсан гэсэн. Тэгэхээр одоо энэ уг нь бол энд ээжиж бид нар бүгдөө сэтгэл хангалуун, бүгдөө төлөөлөө сонгоцсон тий эрц дүүрэн байх нэ гэсэн. За энд хэрвээ ийм байх юм бол бид нар бүх хүн төлөөлөө сонгоцсон гэж сая хэллээ тийм ээ. За тэгэхээр одоо ингээд харахаар 67% гэдэг бол бараг шахуу тал нь ингээд байхгүй болсон. Энэ хар хэсэг харагдаж шүү дээ. Энэ бол саналаа өгөх хүмүүс. За энэ бол саналаа өгсөн хүмүүс. За сүүлийн энэ 2 удаагийн сонгуулиар бид нар улс төрд итгэх итгэл маань, улс төрчид итгэх итгэл маань бид нар бас бодож үзэх хэрэгтэй. Хизээнээс хойш юу бид нарын тэр одоо бухимдал гэж хэлээд байгаа саналаа өгөхгүй байгаа тэр шалтгаанууд хизээнээс хойш огцом нэмэгдсэн бэ гэх юм бол сүүлийн 2 сонгуулиас авахгүй юу. Тэгэхээр сүүлийн 2 сонгуулиар эрс өөрөө ингээ буурсан байгаа учраас бид нарын тэр улс төрчдөд итгэх байдал одоо ингээ буураад байна гэдэг нь энэ юуг илэрхийлэх вэ гэвэл сонгогдож гарч байгаа хүмүүсийн итгэл даах чадвар энэ хэрээрээ буурна. Буурал ах юм бол улмал буураад л байна. За энэ ингээ 50% эрстэй байлаач бидний эрс итгэл даах байдал төр улс төрчид өнөөдөр шудраг байна гэж шудраг биш байна гэж үзэж байгаа нь өөрөө улмал нэмэгдэнэ гэсэн үг. Өнөөдөр бид нар төрийн бодлогоо төрийн үйлчлэгээний сэтгэл хангалуун бус байгаа байдал улмал нэмэгдэнэ гэсэн үг. Тийм учраас бид нар яалтчгүй оролцох хэрэгтэй гэдэг. Жишээлх юм бол одоо залуучууд бид ялангуяа бүх хүмүүс өнөөдөр одоо Facebook ашиглаж байна тийм ээ. Сошиал ертөнцид идэвхтэй байна. За өнөөдөр бид нар Facebook-т ороод нэг постн дээр лайк дарж байгаа нь, шеэр хийж байгаа нь, комент бичиж байгаа нь бид нар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бид нар энэ бол яг хуу албан бус entertainment тал руу ойлоо бид нар мэдээлэл авдаг, найзуудтай болох гэж, хөгжүүлэх гэж, хоорондоо мэдээлэл солилцох гэж, харилцах гэж Facebook-ыг бид нар ашигладаг тийм ээ. Дээрэс нь бид нар мэдээлэл хүлээж авах гэж. Тэгэхээр бид нар Facebook-т байгаа хар мянган мэдээлэл дундаас бид нар өөртөө хэрэгтэй байгаа мэдээллийг л олж авах хэрэгтэй гэсэн үг.
Тэгээд нөгөө нэг одоо хэрэгтэй хэрэггүй уулз төрдсөн эсвэл хэн нэг гүтгэсэн ч юм уу те. Эсвэл бол бидний авахыг хүсэхгүй байгаа тэр мэдээллүүдээр Facebook маань ингээд дүүрээд байгаа учраас бидний оролцоо өөрөө хүртэл хаашаа чиглэх үү, яаж оролцох уу, энэ үнэхээр үнэн юм болов биш худлаа юм болов гэдэг итгэх байдал маань ч гэсэн ингээд байхгүй болсон. Юунд итгэхээ бид нар мэдэхгүй болсон. Тэгэхээр бид нар энэ юу хэлж байна гэвэл биднэрт байгаа мэдээлэл тэнцвэртэй биш байгааг хэлж байгаа. Мэдээллийн 90% амьдарч байгаа хэрнээ бид нар өөрсдөө хэрэгтэй байгаа мэдээлэлээр дутагдаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар оролцоотой байхын тулд эхлээд мэдээлэл таах хэрэгтэй. Тэнцвэртэй мэдээлэл таах хэрэгтэй гэдэг хоёрдугаар алхам юм гол утга учир нь гэх юм бол энэ дээ. За баярлалаа танд. Тэгэхээр сонгогчдын 7 алхмын 2 дахь алхмыг өнөөдөр танилцууллаа. Тэгэхээр тэгш мэдээлэл авах ёстой гэсэн ийм одоо байдлаар сонгогчд маань бол улс төрийн сонгуульд оролцох ёстой. За мөн сонгуульд иргэдийн оролцоо хамгийн чухал учраас иргэн та за мөн сонгуул өгөх өдрөө заавал бас сонгуульд оролцохыг бас энэ ташрамд бас уриалмаар байна. Өглөөний мэдээ үргэлжилж байна.